Эрхэм үзэгч та бүхэнд орой мэнд хүргэе шинэ 7 өдрийн өдрийн мэндийг хүргье. Халуун сэдв хөтөлбөр эхлэхэд бэлэн боллоо. Долооноостой охин сахуу дадрангийн вакцин хийлгэснийхаа дараа хилэн хавдаж гар хөлн хөхөрч эхэлсэн тухай мэдээлэл олонний анхаарлыг татаж эхэллээ. Эмчнэр охиныг судасны өрөвсөл гэж онцлоод байгаа хэдий ч аав ээж нь энэ онцлог хүлээн зөвшөөрөхгүй вакцинаас болсон гэж үзэн өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хандлаа. Хуучнаар хадгаламж банк буюу одоогийн төрийн банкны бизнес хариуцсан дэд захирласан амгалан санхүү хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирласан Ларанхуу нарт эрүүгийн хэрэг үүсгэн өнөөдөр цагдан хорох 461 дугаар ангид саатууллаа. Мөн хөгжлийн банкны тууцын дарга асан Баттбаярыг с өчигднээр татан шалгаж эхэлсэн байна. Их сурвалжийн мэдээлж байгаагаар бол тэдний хадгаламж банктай холбоотой асуудлаар шалгах болсон байна. Манай улсын хүн амын тоо 2,929,216 болсон байгаа. Иймээс засгийн газраас 3 сая дахь иргэнэ угтаж авах бэлтгэлийг базаах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулснаа зарласан. За 3 сая дахь иргэн морин жилд төрнө гэсэн тооцооллыг статистикчид гаргаад байгаа юм. За 30 иргэнийг 3 сая дахь иргэнээр тодруулж засгийн газраас орон сууц өгнө гэж мэдээллээ. Тэгэхээр өнөөдрийн хүндэх сэдв бол өнөөдөр эдгээр үйл явдлууд өрнөж олонний анхаарлыг татлаа. Гэхдээ өнөөдрийн хүндэх сэдв бол тун удахгүй сар шөнийн баяр болон сар шөнийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор 2014 оны 1 сарын 1-ээс улсын төсвийн хууль, за нийгмийн даатгалын сангийн төсвийн хууль гэдэг төсвийн хууль бол хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотой иргэдийн дунд ямар хүлээлт бий болсон бэ гэхээр сар шөнийн өмнө цалин тэтгэвэр тодорхой хуваар нэмэгдэх үгүй юу гэдэг юм хүлээлт бол бий болсон. За ялангуяа тэтгэврийнхний хувьд бол тэтгэвэр хэдэн хуваар нэмэгдэнэ гэсэн ийм мэдээллийг бол улсын төсвийг баталж авах үед бол хэлсэн. За цалин тэтгэврийг бол үндсэндээ 30 орчим хувиар нэмэгдүүлнэ гэсэн юм зүйл төсвийн төслийг хилцэж байх явцад бол яригдж байсан юм а. Тэгвэл 14 оны 1 сарын 1-ээс за цагаан сарын өмнөх энэ хугацаанд тэтгэвэр нэмэгдэх үү гэдэг асуудал өнөөдөр анхаарлын төвд ороод байна. За энэ асуудлыг өнөөдөр халуун сэдв хөтөлбөрөөр хөндөх юм а. Тэгэхээр бид хамгийн эхлээд ажил олгогч Монголын одоо ажилтны албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны даргатай бол уулзсан. За тэрээр ер нь бол цалин нэмэх одоо энэ зарчим бол үндсэндээ өөрчлөгдсөн гэдгийг бүгдээрээ мэдж байгаа. Өмнөх засгийн газрын үед бол за цалин тэдэн сарын тэдний өдөр тэдэн хувиар бол нэмэгдүүлнэ гэж зарлждаг байсан. За энэ нь өөрөө цалин нэмэгдүүлэхээс илүү бас сүрэг үр дагавруудыг бол араасаа дагуулдаг байсныг бүгдээрээ мэдж байгаа. Тэгвэл энэ хандлагыг өөрчилж шинжлэлийн засгийн газар бол цалин тэтгэврийг бол нэмэхдээ тодорхой тоог бол хэлнэ. Гэхдээ хизээ яг нэмэх вэ гэдэг энэ зүйлийг бол зарлахгүйгээр тухай үед нь эдийн засгийн өсөлт болон инфляцийн түвшин гээд бодит байдалтай уялдуулсан байдлаар бол нэмээд явна гэсэн юм зүйлийг хэлсэн. Иргэдийн зүгээс юуг асууж ирэх гэхээр цагаан сарын өмнө тэтгэвэр нэмэгдэхгүй гэж. Тэгвэл цалин тэтгэвэр нэмэх асуудлыг цагаан сарын өмнө ямар байдлаар зүгээр ярьж болох юм бэ? Нэмэгдүүлэх нь хүсэлтийг хэрхэн яаж гаргаж тавих ёстой юм бэ гэдэг асуудал бид өнөөдөр Монголын одоо ажилтан албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос бол тодрууллаа. За та бүхэндээ нэг мэдээллийг үзүүлж байна. За энэ бол 2014 оны нийгмийн даатгалын сангийн одоо хуулийн батлагдсан хууль бол харагдаж байна. За энэ дээр хуулинд юу гэж заасан байгаа гэхээр 2014 онд бол нийгмийн даатгалын санд бол 1.5 их найд төгрөг нийгмийн даатгалын одоо сан бол 1.5 их найд төгрөгийн орлогыг төвлөрүүлж за 128 их найд төгрөгийн зарлагыг бол гаргахаар хуульчилсан байгаа. За орлого талдаа ямар зүйлүүд бичигдсэн байгааг та бүхэн харж байна. За аж ахуйн нэгж байгууллагаас төлөх шимтгэл бол дийлэн хувийг бол бүрдүүлж байгаа. Хамгийн ихэнх орлогыг бүрдүүлж байгаа. За ажиллагчдаас төлөх шимтгэл бол 529 одоо тэрбум төгрөгийг бол бүрдүүлж байгаа юм. За 529,837 гэсэн тоог та бүхэн харж байна. За энэ бол өөрөө сая төгрөгөөр илэрхийлж байгаа дүн учраас тэрбумаар бол яригдана гэсэн үг юм. За энэ зүйлүүд нийлсээр байгаа. За хамгийн доотлын одоо хүслэгтийг анхаарлаа хандуулъя. За энэ бол улсын төсвөөс буюу сангийн сайдаас шилжүүлэх 320 тэрбум төгрөг. Үндсэндээ энэ бүгд нийлээд орлого талдаа бол 1.5 их найд төгрөг бол бичигдэж байгаа юм. За зарлага талыг нь бүгдээрээ харъя. 2014 онд нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуульд зарлагад нийтдээ бол 128 их найд төгрөг буюу орлогоосоо бол арай бага хэмжээний юм зарлагыг бол гаргахаар заасан байгаа. За эдгээр мөнгнөөс энд заасан зарлагуудаас нийгмийн даатгал тэтгэвэр тэтгэмж за бусад одоо халамжийн бусад одоо тэтгэврийн одоо зарлууд бол гарахыг та бүхэн харж байна. За ер нь 2014 онд тэтгэвэр цалин хэрхэн яаж нэмэгдүүлэх юм бэ гэдэг энэ
зарчмыг яаж тохирсон ер нь гурван талт юм хилцээрийг бол бас хийсэн байгаа. За энэ хилцээрийн үр дүнд бас нэгдсэн юм шийдэлд хүрч чадсан гэдэг юм зүйлийг засгийн газар талаас ч тэр за үйлдвэрчний хэвлэл талаас ч тэр аль аль тал нь бол хэлж байгаа, дуу нэгтэйгээр хэлж байгаа. За тэгвэл бид Монголын одоо ажилтны албаагчдын үйлдвэрчний хэвлэлийн холбооноос очиж асууж за энэ зүйлийг бол тодруулаа. Ер нь ямар зарчим дээр суурилж цалин бол нэмэх юм шалгууруудыг бол гаргаж тавьсан байгаа вэ гэдгийг тодруулсан юм. Ер нь 2014 оны төсөв дээр суухдаа 30%-аар нэмэгдүүлнэ гэсэн байгаа боловч яг хэдийд хэрхэн яаж нэмэх вэ гэдэг нь одоогоор тодорхой биш. За энийг бол ер нь тодорхой болгож зарлахгүй гэсэн юм зарчмыг барьж байгаа. Гэхдээ тухайн үед нь ямар маневрыг хийх, ямар зарчим хилцлүүд дээр үндэслэж цалин тэтгэврийг нэмэх юм бэ гэдгийг тодруулсан юм. Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбооны зүгээс үндэсний 3 талт хэлэлцээрийн 13-аас 14 оны хэлэлцээрийн одоо тодорхой заалтуудыг өөрөө хэлэх юм бол 3-2, 5-2 гэдэг бол үндсэндээ цалин тэр үндэсний албан хаагчдын цалин хөлс одоо өндөр насны тэтгэврт хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар 3 тал үүрэг авсан заалталтай. Тэгээ энэний хэрэгжилтийг хангах үүднээс нэмэлт хэлэлцээр байгуулсан. За уг хэлэлцээрийн дагуу бол бид 14 оны улсын төсөв дотор бол 36 тэрбум төгрөгийг бол нэмж суулгасан байгаа. За энэний гол юу нь бол 90 гаруй тэрбум төгрөг нь тэтгэврт хэмжээнд 139 тэрбум төгрөг нь үндсэндээ цалин хөлс нэмэгдүүлэхэд одоо зарцуулагдах хэрэгтэй гэсэн байр суурьтайгаар гарсан. За холбооны зүгээс зөвхөн энэ хэлэлцээр байгуулалтад зогсохгүй энэ хэлэлцээрийн дараагаар бол засгийн газрын 370 дугаар тогтоол гарсан нь бол биднэрт маш их одоо дэмжлэг үзүүлсэн. Ерөнхий сайдын югаар захирамжаар гарсан. Тэгээ энэ тогтоолоор бол өнөөдөр яг энэ цалин хөлс тэтгэврт тэтгэмжийн хэлэлцээрийн дагуу 14 онд яаж нэмэгдүүлэх вэ? Хэдэн сарын хэднээс яаж одоо ямар хувь хэмжээтэйгээр нэмэгдүүлэх вэ гэдгийг бол үндсэндээ салбарын яам, салбарын үйлдвэрчний хэвлэлийн холбоод хоорондоо нэмэлт хэлэлцээр байгуулаад засгийн газар дөрвөн барих ёстой. Тэгэхээр мэдээж хэрэг 2014 онд төсвийн хууль хэрхэн яаж хэрэгжих вэ гэдгээс за нөгөө талдаа төсвийн орлого хэрхэн яаж бас бүрэлдэх вэ гэдгээс цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх нь боломж болцоо юмнууд манаас бүрэн дүүрэн биелэх үгүй гэдэг асуудал шууд шалтгаалх нь ойлгомжтой. Мөнгө байхгүй бол цалин нэмэх одоо боломж болцоо байхгүй гэдэг нь ойлгомжтой. Нөгөө талдаа эдийн засгийн өсөлт за инфляцийн түвшинг бол бас харгалзаж уялдуулан ингэж цалин тэтгэврийг нэмэх юм зарчим руу бол шилжсэн. За тухайн үед нь яамдууд салбарын яамдуудтайгаа үйлдвэрчний хэвлэлүүд нь бол ярилцаад хүсэлтээ гаргаад ингээд шийдвэрлээд ингээд явна гэсэн ийм зүйл дээр бол тохиролцсон гэдгийг ажилтан албан хаагчдын үйлдвэрчний хэвлэлийн холбооны дарга бол хэлж байна. За тэгвэл эдгээр бол саналаа тавьсан байна. 1-р сарын 1-ээс бол хэрэгжүүлж эхэлье гэсэн ийм саналыг үйлдвэрчний хэвлэлийн холбооноос бол тавьсан юм байна. Ер нь бол цагаан сарын өмнө одоо тэтгэврийг бол нэмэгдүүлчих нь бас зүйтэй маа гэсэн. За сөрөг хүчний улсын хурал дахь сөрөг хүчин ер нь сөрөг хүчний зүгээс ч гэсэндээ бас ийм шаардлага бол байнга тавьж байсан. За тэгвэл энэ дээр одоо ямар одоо бас зүйлүүдийг тохиролцсон бэ гэдэг мэдээллийг та бүхэндээ түрүүн хүргэлээ. Тэгэхээр тэтгэврийг 1-р сарын 1-ээс нэмэгдүүлэх гэж байгаа боловч өнөөдрийн байдлаар засгийн газраас хэлж байгаа мэдээлэл бол 2-р сарын 1-ээс нэмэгдүүлнэ. Гэхдээ 1-р сард нэмэгдүүлэх байсан зүйлүүд тэтгэврийн одоо хэмжээг бол нөхөд ингээд нэмэгдүүлээд явна гэсэн юм зүйлийг хэлж байгаа юм. За нөгөө талдаа бас нэг хууль бол гарсан. Энэ шинэ хуулийн хүрээнд энэ жил бол бас тэтгэврийн одоо бодох цалингийн ихтгэл зүйрийг бол шинчилж ингэж баталсан байж байгаа. За нөгөө талдаа 2014 оны 1-р сараас эхэлж байгаа хэрэгжиж байгаа бол ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль бол хэрэгжиж эхэлсэн. За 1-р сараас бол тэтгэвэр нэмэгдэнэ гэсэн юм хүлээлт тэртээ энэ хууль батлагдсантай холбоотой бол байгаа юм. За тэгвэл хуулийг хэрэгжүүлж эхлэх журам хараахан одоо бас батлагдах шатандаа явж байгаа учраас шууд одоо энэ хуулийг бол хэрэгжүүлээд явах юм боломж болцоо байхгүй байна гэсэн юм тайлбарыг засгийн газраас бол өгч байгаа юм. Ингээд үйлдвэрчний хэвлэлийн холбооны байр суурийг дахиад үзүүлье. За нөгөө талаас тэтгэврийн асуудлыг бол өнөөдөр Монголын үйлдвэрчний холбоо одоо хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам руу тодорхой асуудлыг тавьж тодорхой хугацаанд нэмэгдүүлээ гэсэн байр суурьнаас бол асуудлаа тавьсан. Үндэсний 3 талд нийгмийн даатгалын үндэсний 3 талд хороогоор хуралдааныг зөвлөлийн хуралдааныг хуралдуулах хэлбэрээр одоо шийдвэрлэх 12 сарын 23-нд манай Монголын үйлдвэрчний холбоо бол энэ яаманд 1 сарын 1-ээс эхлэж өндөр насны тэтгэврт хэмжээг нэмэгдүүлээ гэсэн шаардлагатай байна гэсэн өөрсдийнх нь одоо байр суурийг хүргүүлсэн байна. Тэр одоогийн байдлаар бол энэ 2 сарын 1-ээр үндсэндээ бол энэ цагаан сартай холбогдуулаад яамны зүгээс бол одоо энэ тэтгэврийн асуудлыг бол нэмэгдүүлнэ гэсэн байр.
Тэгэхээр бид нар бүгдээрээ санаж байгаа 2013 оны 8 дугаар сар хүртэл хүн амын хөгжлийн нийгмийн хамгааллын яамнаас бол ажилласан жилийн одоо нөхөн тооцоолох за тэтгэврийн одоо шимтгэлийг нөхөн олгох тэтгэвэр дээр энэ бол өөр нэмэгдэл болж ирнэ гэсэн үг. 1990-с 2000 оны хооронд ажилгүй суусан за өөрийн буруугаас болоод өөрийн одоо буруугүй үйлдэлээс болоод ажилласан жилээ бол бас тооцоолж чадаагүй энэ хүмүүсийг төр бол нөхөн тооцож өгөх. За тэтгэврийн шимтгэлийг нь бол нөхөж олгох ийм болоо шийдвэрийг гаргасан. За эдгээр хүмүүсээ 2013 оны 8 дугаар сар хүртэл бүртгээд за хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд дахин одоо шийдвэр гаргаж 10 дугаар сар хүртэл бол сунгахаар үндсэндээ 2 одоо сарын хэмжээтэйгээр сунгасан байгаа. За 2013 оны 10 дугаар сар хүртэл энэ хүмүүс бол бүртгүүлсэн гэсэн үг. За эдгээр бүртгсэн хүмүүсийн тэтгэвэр одоо 2014 онд бол тодорхой хуваар нэмэгдэнэ. Гэхдээ тодорхой хуваар яаж нэмэгдэх вэ гэдэг нь аргачлал энэ мэдээллүүдийг бол за иргэд тухайн одоо өөрийнхөө харьяа дүүргийнхаа нийгмийн даатгалын хилцээс бол дүүргийнхаа нийгмийн даатгалын хилцээс бол очиж мэдээллийг бол авах боломжтой юм. За янз бүрийн одоо наривчлсан юм асуултууд гарч байгаа учраас жишээ болгож та бүхэнд одоо бас тайлбар мэдээллийг бэлдэж хүргэснээ бол түр орхилоо. Яагаад гэвэл хүн болгоны одоо нийгэмд ажилласан жил за авж байгаа цалин бол харилцан адилгүй өөр байгаад байгаа учраас за эдгээр одоо мэдээллийг бол нэгдсэн зарчмын талаарх мэдээллийг тухайн одоо та өөрийнхөө амьдарч байгаа дүүргийн нийгмийн даатгалын хилцээс авах нь зүйтэй юмаа гэж. За тэгвэл энэ жил тэдгээр хүмүүсийн бүртгсэн хүмүүсийн одоо тэтгэвэр хэрхэн яаж нэмэгдэх юм бэ гэдэг дээр засгийн газараас бол 32 тэрбум төгрөгийг 2014 оны хувьд бол тавьсан байгаа. За энэ бол өөрөө тусдаа ойлголт тэтгэврийн одоо нэмэгдлээс бол гадна тусдаа юм зүйл явж байгаа маа гэдгийг бол ялгаж салгаж ойлгох хэрэгтэй болж байна. За тэгэхээр энэ мөнгө 32 тэрбум төгрөг хэрхэн яаж бас нэмэгдэж хэрэгжиж эхлэх вэ гэдэг талаар байр суурь мэдээллийг бид улсын нийгмийн даатгалын ерөнхий газраас бол авсан байгаа. Ингээд мэдээлэл үзүүлье. За ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль бол 2012 оны 9 сард гарсан. За бүх шатны нийгмийн даатгалын байгууллагуудын хуульд хамрагдах иргэдийг бүртгэх ажлыг өнгөрсөн 10 дугаар сарын 1 хүртэл бүртгэсэн. Энэ бүртгэсэн дүнгээс харахад бол үндсэндээ нэг 496 мянган иргэн болонд бүртгүүлсэн байгаа. За энэ бүртгүүлсэн иргэдийн хувьд одоо тэтгэврийн нас болцсон байдаг юм уу? Эсвэл тэтгэвэр нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэдийн хувьд бол 2014 оны 1-р сарын 1-ээс эхлээд тэтгэвэр дээр нэмэгдүүлэх юм болцоо бүрдэж байгаа. Тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэдийн хувьд бол бас тодорхой хэмжээний нэмэгдлүүд бол орно. Өөрөөр хэлбэл тэр 90-с одоо 2000 оны хооронд ажил хөдөлмөр эхэлж байгаагүй. Тэгээд 2001 онд тэтгэврийн тогтоолгосон хүн байж болно шүү дээ. Тэгэх юм бол одоо 90-с 11 жил нь бол нэмэгдээ тэтгэвэр нь бол өөрчлөлт оруулах ийм асуудал байгаа. Энэ иргэдийн хувьд бол одоо 1 сарын 1-ээс эхлээд бид тэтгэвэр нэмэгдүүлэх юм үйл ажиллагааг хэрэгжүүлээ явж байгаа. Бидний хувьд бол иргэдээс тийм олон материал одоо их нэг шаардаж хэрэгжүүлэхгүй байл гэсэн бодолтой байгаа. Өөрөөр хэлбэл тэр баталгаажлалтаа хуудсан өөрсөндөө автсан тэрийг баталгаажуулсан байгаа бол тэрийг үндэслэл одоо тэтгэвэр нэмэгдүүлэх юм арга хэмжээг бол хэрэгжүүлээ явж байгаа. Тэгэхээр өнгөрсөн 2013-2012 онуудад гарсан шийдвэрүүд 2014 оноос хэрэгжиж эхлэхээр байгаа. За үргэлжлээд 2015 оноос дараагийн хэсэг нь бас хэрэгжиж эхэлнэ гэдгийг улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын бодлогын одоо хэрэгжилтийн хэлтсийн дарга бол мэдээлж байгааг та бүхэнд хүргэлээ. За нийтдээ 496 орчим мянган хүн бол 1990-с 2000 оны хооронд бол ажилласан жил бол тооцоолаагүй гэдэг ийм бүртгэл бол өнгөрсөн 2013 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд бол хийгдсэн байна. За эдгээр хүмүүсийн хичнээн нь одоо 2014 онд тэтгэврээ нэмэгдүүлэх вэ 32 тэрбум төгрөгийн хүрээнд тэтгэврээ нэмэгдүүлэх вэ гэдэг нь мэдээллийг наривчилж авлаа. За улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын бодлого хэрэгжилтийн хэлтсийн даргын мэдээллийг дахиад үзүүлье. За нэнд тэтгэврийн нэмэгдүүлэх хүний тоог аваад үзэхээр 77 мянган орчим хүн бол тэтгэврийн нэмэгдэл бол хамаарч байгаа. Өөрөөр хэлбэл тэтгэврийн дөрөнд нь тэтгэвэр тогтоолохоос өмнө өөрөөсөө хамаарах шалтгаанаар ажиллаж байсан иргэд хамаарч байгаа. Энэ дунд 77 орчим мянган иргэн бол хамаарна. Эдгээр иргэдийн тэтгэврийг бол нэмэгдүүлээд нэмэгдлийн бид 1 сарын тэтгэвэр дээр нэмж чадахгүй бол 2 дугаар сарын 1-ээс эхлээд нэмэгдлийн бол зөрүү нэмэгдлийн бол олгоо авчихна гэсэн юм байна л даа.
Өнгөрсөн жилүүдэд бид нар бүгдээрээ санаж байгаа цалин тэтгэвэр нэмгээд шаардлага тавьдаг, нэмсний дараа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн түүнээс ч өндөр хуваар нэмэгдчихдэг. Үндсэндээ бол иргэдийн яг бодит орлого нэмэгдсэн үгүй юу гэдэг асуудал өөрөөр хэлбэл эргэлзээтэй маргаантай ийм асуудал болж үлддэг байсан. Тэгвэл энэ жилээс цалин тэтгэврийн нэмэгдлийг хэрхэн яаж одоо олгох вэ гэдэг энэ зарчмын бол үндсэн юм эргэлт гарч байна гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол засгийн газар, үйлдвэрчний хэвлэлийн холбоодууд бол бас хоорондоо бол хамтарч ажиллаж гурван талд хилцээрийн үр дүнд за бас тодорхой шийдвэрүүдийг тухайн үед нь бол гаргаад явдаг ийм зарчим руу шилжиж гэсэн ийм тогтолцоо 14 оноос бол үйлчилж эхэлсэн гэдгийг бас тодорхойлохыг хүссэн юм а. За нөгөө талдаа төгрөгийн худалдан авах чадвар суларч байгаа юу гэвэл суларч байгаа. За долларын эсрэг бол төгрөг үндсэндээ суларсаар он гараад бол энэ хандлага бол дахин үргэлжилж эхэлснийг халуун сэдвийн хөтөлбөрийн оны эхнээс 2 дахь дугаараар та бүхэнд хөндөж хүргэж байсан. За үүнтэй ч холбоотойгоор төгрөгийн худалдан авах чадвар суларч байгаа холбоотойгоор шууд иргэдийн халаасан дах мөнгө бол бас багасж байна гэдэг юм ойлголт бол гарч ирнэ. Өөрөөр хэлбэл инфляцийн түвшин үүнтэйгээ уялдаад өсөж байгаа юм бол хандлага ажиглагдаж эхэлж байгаа юм. За яг энэ тохиолдолд цалин тэтгэврийг тэгвэл бас нэмэх ёстой гэсэн ийм одоо шаардлагыг сөрөг хүчний зүгээс бол үе үе тавьсаар ирсэн. За өнөөдөр ч гэсэн дахин ийм шаардлагыг албан ёсоор бас хургуулна гэдгээ улсын хурлдах Монгол Ардын намын бүлэг өнөөдөр төрийн ордонд одоо бүлгийн ээлжид хуралдаанаа хийснийхаа дараагаар ийм шийдвэр гаргаснаа бол бас сэтгүүлчдэд олон нийтэд хандаж танилцууллаа. Иргэдийн бодит орлого буурсан байна, төгрөгийн худалдаа авах чадвар унсан байна. Үүнтэй холбогдуулж цалин тэтгэврийг цагаан сараас өмнө 30% нэмэгдүүлээ гэсэн шаардлагыг Монгол Ардын намын бүлэгээс тавихаар боллоо. Бага орлоготой, бага цалинтай, бага тэтгэвртэй төрийн одоо үйлчлэгийн албан хаагчтай ялангуяа багш эмч нарын цалин тэтгэврийг илүү одоо өндөр хувь хэмжээгээр нэмэгдүүлээ гэдэг шаардлагыг үед бас тавихаар боллоо. Тэгэхээр энэ дээр бид нэг зүйлийг хэрэгж санах хэрэгтэй. Түрүүн хэлсэнчлэн ер нь нүдэн дээр харагдаж байгаа тоогоор илэрхийлэгдэж байгаа цаасыг хэвлээд нэмэх нь чухал юм уу? Яг иргэдийн одоо бодиттой орлогыг нэмэгдүүлэх нь чухал юм уу гэдэг дээр бол бас нэлээд ийм шүүмжилттэй яриа хөөрө хилцүүлэг бол өрнөдөг. За яг чинчүүднээсээ засгийн газрын шинэ гаргаж ирж 2014 онд баримталж байгаа энэ зарчмыг бол бас нөгөө талаас нь дэмжих юм үндэслэл бол байгаа юм. За нөгөө талдаа цалин тэтгэврийг 30%-аар нэмэгдүүлнэ гэж төсвийн хуулийн дээр бичсэн. За тэр нь бол үндсэндээ 200 орчим тэрбум төгрөг болж байгаа гэж тооцож байгаа боловч яг үйлдвэрчний хэвлэлийн холбоотуудын зүгээс хийсэн тооцоогоор бол энэ зөрөөд байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол энэ 200 орчим тэрбум төгрөгийг нийт төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлтгээд хуваагаад аваад үзэх юм бол 30% бол яагаад ч хүрэхгүй. Өөрөөр хэлэх юм бол 8% тайл байгаад байна гэсэн ийм одоо зүйлийг бол хэлж байгаа юм. Тэгэхээр инфляцийн түвшинтэйгээ уялдсан хэмжээний нэмэгдэл байх нь байна. Өөрөөр хэлэх юм бол инфляц 8%-аас дээш гараад явах юм бол цалин нэмэгдэхгүй үндсэндээ хасагдсан ийм дүр зураг бол бий болж байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол бид нар бас нэг зүйлийг ялгаж салгаж бас ойлгох нь зүйтэй. Өөрөөр хэлэх юм бол төсвөөс цалин авдаг хүмүүсийн тухайд яригдж байгаа асуудал. За цалин тэтгэврийн хувьд бол бас арай өөр. Тэтгэврийн хувьд бол бас арай өөр зүйл яригдах юм аа. За бид өнөөдөр нийгмийн даатгалын яг энэ асуудалтай холбоотойгоор цалин тэтгэвртэй холбоотой асуудлаар хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд Эрдэнэс бол бас зарим зүйлийг тодруулсан байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ нэмэгдлийг хэрхэн яаж ямар зарчмаар хийх юм бэ гэдэг зүйлийг хэлсэн. За засгийн газар анханасаа зарчмаа зарлчихсан учраас өнөөдөр тэдэд яг тэдэн хувиар нэмнэ гэж бол зарлах боломж бололцоо байхгүй. За гэхдээ мэдээж зэрэг улсын одоо төсвийн хуулийн хэрэгжилт, орлогын одоо биелэлт, за дээрэс нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, за дээрэс нь инфляцийн түвшин гэсэн энэ одоо олон зүйлүүдтэй уялдуулаад алхмаар бол нэмэх юм бодлого бол хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлэх юм бол төсвийн хууль бол батлагдсан учраас хуулийг хэрэгжүүлэх үүрэг нь яамдуудад засгийн газарт байдаг учраас нь хуулийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана гэсэн энэ мэдээлэлээ байр сууриа бол тэрээр илэрхийллээ. Уурчилж зарлж одоо янз бүрийн одоо улс төрийн ч юм уу янз бүрийн одоо ус зорилгоор ашиглахгүй гэдэг ингээд заагдсан байгаа. Тэгэхээр энийг бол өнөөдөр хэлэх боломж алга байна. А нэмэгдүүлэхийг бол бүгд мэдж байгаа тийм ээ. Угаасаа энэ онд төсөвдөр тодорхой хөрөнгөний хүсрээ суулгаад цалин тэтгэврийг бол нэмэгдүүлэхийг бол одоо оруулаад хуульчлаад өгсөн байгаа. Хөрөнгөний хүсрэг нь байна. Одоо харин бид тэтгэврийн нэмэгдлийг 3 хөлбөртөөр засгийн газарт өргөн барьсан байгаа. Ингээд энэ 7 хоногт засгийн газар энэ асуудыг хэлцэх байхаа.
Халуун сэдвийн хөтөлбөрөөр өнөөдөр цалин тэтгэврийн нэмэгдэл хэрхэн яаж хязгаарнаас үйлчилж эхлэх вэ гэдэг асуудлыг хөндлөө. За засгийн газар сахнаас зарчмаа бол зарласан байгаа учраас тэдэд гэсэн хариултыг яг тодорхой өгөх юм боломж байхгүй. Гэхдээ нийгмийн даатгалын газраас бол тэтгэврийн нэмэгдлийг 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлээд нэмэгдүүлж эхэлнэ. Өөрөөр хэлбэл 1 сарын 1-ээс нэмэгдүүлэх юм хүсэлтийг үйлдвэрчний хөвлийн холбоотын зүгээс тавьсан боловч за энийг бол хараахан хэрэгжүүлэх юм боломж болцоо байхгүй. За өнөөдөр энэ 7 хоногт энэ 7 хоногийн хагас өдрийн засгийн газрын хуралдаан дээр за бас энэ асуудлыг бол ярина гэдэг энэ мэдээллийг сайд нь өнөөдөр өглөө. За 2 сарын 1-ээс тэтгэврийн нэмэгдлийг нэмэгдүүлэхдээ үе үе шаттайгаар бол бас хэд хэдэн одоо дараалтайгаар бол нэмэгдүүлнэ гэсэн зүйлийг ярьж байна. Өөрөөр хэлэх юм бол 2013 оны 10 дугаар сар хүртэл 8 дугаар сар хүртэл бүртгүүлсэн тэр ажилласан жилээр нөхөж тооцоолсон хүмүүсийн тэтгэвэр бол тодорхой хуваар нэмэгдэнэ. Өөрөөр хэлэх юм бол нийт багц нь 32 тэрбум төгрөг байгаа юм. За хэдэн хуваар хэрхэн яаж нэмэгдэх вэ гэдэг нь наривчилсан мэдээллүүдийг та бүхэн бол тодорхой өөрийнхөө одоо амьдран суугаад дүүргийнхаа нийгмийн даатгалын хэлцээс бол тодорхой мэдээллийг, нарийн мэдээллийг бол авах юм боломжтой. За энэ зүйлийг бол бас зөвлөгөө олгож өгч байна. За нөгөө талаас засгийн газараас цалин тэтгэврийг тухай үед нь бол нэмэхээ зарлахгүй гэсэн юм зарчмыг тохирсон учраас ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөж тооцох тухай хуулийг бол мэдээж хэрэгжүүлж эхэлнэ. Гэхдээ 1-р сард тэтгэврийн нэмэгдлийг бол нэмэгдүүлж чадаагүй нь бас нөгөө талдаа журмыг баталж чадаагүйтай холбоотой гэсэн ийм тайлбарыг өгч байна. За өөрөөр хэлэх юм бол цагаан сар болсны дараагаар тэтгэврийн нэмэгдлийг буюу 2-р сарын 1-ээс 1 сарын одоо тэтгэврийн нэмэгдэлтэй бол давхардуулж нөхөж тооцож өгөх юм мэдээллийг бол өгч байна. За ямар ч үсэн хууль бол батлагдсан, төсвийн хууль батлагдсан байгаа учраас энэ хуулийг хэрэгжүүлэх үүрэг нь байгаа. Тэр ч үүднээсээ хуулийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана гэсэн ийм байр суурийг засгийн газраас өглөө. За нөгөө талдаа үйлдвэрчний хөвлийн холбоотуудын зүгээс ч гэсэндээ 3 талд хэлцээрийн зарчмыг баримталж бас хамтарч ажиллах юм байр суурийг бол илэрхийлж байна гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол 2014 оноос ийм шин ийм хандлагын ийм өөрчлөлт бол бас ажиглагдаж эхэлж байгаа нь анзаарагдаж байгаа юм а. Тэгэхээр үзэгч та бүхэндээ хөтөлбөрийн төгсгөлд Eagle цэгмийн сайттай өгсөн мэдээллүүдээс хүргэдэг боломжтой. Тэгэхээр өнөөдрөөс эхлэн манай их оронд хүйтний эрч бол эрс чангарч байгааг цаг уурчид анхааруулж байна. За харин энэ мэдээтэй зэрэгцээд Америк нэгдсэн улсад их хэмжээний цас орсны улмаас 2524 нислэг бол цуцлагдаж 3530 нислэг товлсон хугацаанд хөөрч чадалгүйгээр хоошилсон тухай мэдээлэл дэлхийн нийтэд цацагдсныг Eagle цэгмийнхэн онцолж байна. За Америк нэгдсэн улсын төвийн бүсийн нутгаар Арктикийн хүйтэн агаарын урсгал дайрснаас болж ийхүү их хэмжээний цас бол ороод байгаа юм байна. За одоогоор Чикагод төвтэй United Airlines болон Нью-Йоркт төвтэй JetBlue Airways зэрэг агаарын тээврийн хэд хэдэн компани зорчигчдын захиалгыг бол дахин авчуул эхэлсэн байна. За 2014 он гарснаас хойш эхний 7 хоногт ийхүү цаг агаар эрс муудаж байгаа бөгөөд энэ байдал цаашдаа үргэлжлэх төлөвтэй байгааг холбогдох албанаас бол анхааруулсан байна. Тухайлх юм бол орон нутгийн цагаар ням гарагийн үд дунд их хэмжээний цас орж хүчтэй цасан шуурга болно гэдгийг Америк нэгдсэн улсын үндэсний цагуурын албанаас сэрэмжлүүлж бол байгаа юм байна. Ингээд халуун сэдвийн хөтөлбөрийн төвөөр дүндэрлэж байна. Анхаарлаа хандуул үзсэн эрхэм үзэгч та бүхэнд баярлалаа. Маргааш шинэ сэдвтэйгээр эргээд уулзъя. Түр баяртай.